Hi guys. Hi. За өнөөдөр Corporate Bestie podcast-ийн маань эхний зочноор манай Халина ирсэн байгаа. Yay! Thank you for joining today. Өрсөн баярлалаа. Тэгээ би нөгөө өмнө подкаст ерөөсөө хийж байгаагүй. Гэхдээ яг энэ удаа яг гоё хийхээсэн гэж бодож байсан чинь манай Халина маань амин гоё баярт мэдээ саяхан бид нартай найзуудтайгаа хуваалцаад тэгээд ерөөхдөө за яг эхний подкастынхаа зочноор Халинатайгаа яриад гоё journey-г нь ярилцъя гэж шийдсэн юм аа. Тэрний юу вэ гэхээр Халина маань энэ намраас Harvard-ийн Kennedy сургууль руу Master of Public Policy явж байгаа. Тэгээ 2 жилийн юм гоё хөтөлбөр тэнцээд хэрэгтэй бол явах бэлтгэлээ хангаад бол нэлээд busy байгаа. Тэгээд завгүй юуныхаа дундуур ингээд цаг гаргаж ирсэнд баярлалаа. It's my honor. Гоё подкастт оролцож баярлалаа. Ирсэнд баярлалаа. За тэгээд ерөөхдөө бол энэ подкаст амар энгийн байна. Амар official нэг тийм одоо ярьцлага тайпны биш илүү хөнгөн харилцан ярим маягаар хоёлаа явчих. Тэгээд Халина high school-аас эхлээд гээс товчхон ярих уу хоёлаа тий. Хоёр чинь 15 онд яг анх нэг сайн дурын ажлаар танилцчихсан тий. Эслоо гээд би болохоор 23-ыг төгссөн. Тэгээд 16-нд тэгээд ер нь 11 дуурай ангиасаа яг сайн дурын ажил спортын тэмцээнүүд дээр хийж эхэлж ирсэн. Тэгээд ер нь бол их сургуульд Америкт бакалавраар сурах хүртлээр сайн дурын ажил хийж ер нь нэлээд өөрийгөө олж нээж авсан олон хүмүүстэй уулзаж танилцаж хамт ажилласан. Тэдний нэг мэн Канжага. Маш гоё хүмүүстэй танилцсан байдаг. Яа. Халина gap year авлаа. Тийм 2 жил gap year авсан төгсөөд. Тийм эхний жилийн нэг 4 сургууль руу apply даад. Тэгээд яг тийм тэтгэлэгтэй энэ төр орч чадаагүй. Дараагийн жилээ бараг 20-од сургууль руу apply даад. Тэгээд яг нэгээс нь буюу Akron-ыг сургууль гээд миний сурсан сургуулиас яг 100% тэтгэлэг надад өгчсөн. Тэгээд сургуулаа эдийн засаг, улс төр философи гээд англиар болохоор PPE гээд мэргэжлэр төгсөөд тэгээд сургуулийнхаа шилдэг оюутнаар төгсөөд ирсэн. Тийм шүү. Тэр сургуулийнхаа шилдэг оюутны талаар жоохон дэлгэрүүлээд яриа л тий. Тийм манай сургууль болохоор нөгөө нэг яг жил болгон төгсөгчдөөсөө яг 10-ын тодруулаад тэр нь болохоор сурлага, оюутны үйл ажиллагаа, хичээлээс гадуурх үйл ажиллагаа юу гэдэг бүх юмар нь ингээд тодруулаад тэгээд яг тэр 10-аа сургуулийн student union гэдэг build яг төв одоо байрныхаа нэг давхрын дээр нэрийг ингээд сэлж үлдээдэг. Тэгээд honor маягаар тий. Тийм тэгээд миний нэр бас байдаг. Анхны Монголоо. Тийм. Ер нь манай сургууль бас айгүй Монгол оюутан цөөхөн. Тийм. Тэгээс нөгөө бакалавраар бас сонирхож байгаа дүүнэр үзчихвэл одоо иммерсэр улсын сургуульч байсан ингээд 100% тэтгэлэг бас байдаг. Миний авсан тэтгэлэг одоо яг байдаг эсэхийг бас мэдэхгүй. Гэхдээ ер нь сайн хайвал айгүй боломж ялангуяа Америкт байгаа шүү гэж хэлмээр байна. Халина Монгол буцаж ирээд хаана ажиллаа? Ер нь их сургуулаа төгсөөд Америкт ер нь интерн хийлээ. Америкт хийгээгүй. Гэтэ яг сургууль дээр бол яг Experiential Learning Center гэж байдаг. Тэнд нь ажиллаж байсан 4 жил. Тэгээд тэр нь болохоор оюутнуудаа зориулаад internship олж өгдөг. Эсвэл business idea competition зохиодог. Тэр мөрөнд нь ер нь бол тусалдаг. Student assistant-ийн ажил 4 жил хийсэн. Nice. Тийм. Тэгэхээр нөгөө Америкт бол жилдээ биш 7 хоногтой оюутан 20 цаг хүртэл гадаад оюутан ажилладаг. Тийм. Монголд ирээд болохоор Монгол банкны судалгаа статистикийн газар 3 жил ажилласан. Тийм. Үнэхээр одоо Монгол банкнд маш чадварлаг, ундаг хамт олонтой ажиллах боломж надад олцсон. Тийм. Тэр хүмүүсийн ачаар бас маш их юм сурсан. Тэгээд одоо ингээд дараагийнхаа замнал руу орж ийн. Стагай. Ажлынх нь жоохон дэлгэрүүлээд асуучих уу? Чи бол political science, economic гэсэн чинь тэгэхээр нөгөө дататай холбоотой, датагийн юмнуудтай ажилладаг гэхэлэр. Тийм манай яг мэргэжил болохоор нэлээд тийм interdisciplinary тийм тэнгуут яг ажил маань болохоор нэлээд тийм дата тал руугаа байсан. Одоо big data-г системийг хөгжүүлэх тийм data analyst ажил. Тийм тэгээд мэдээж хэрэг ажил дээр гараад маш их юм сурсан. Яг хичээл дээр сурж байгаа юмнууд дээр
нэмээд сурсан. Одоо бидний яг office 9 to 5 ажилласан бас нэлээд ачаалтай. Зарим үедээ бол илүү цагаар ажиллаждаг тий. Гэтэ тэний хажуугаар бас нэг хобби энэ төр хэр байсан бэ? Ер нь чөлөө цагаа яаж оюутан байхад бол яг волонтеринг ч юм уу юмнууд хийдэгсэн шүү дээ тий. Ер нь айгүй цагийн менежмент бас яаж. Тийм манай ажил бас айгүй ачаалттай байдаг байсан. Тэгээд ер нь 9-6 хүртэл ингээ full time ажиллаж байхад өөртөө цаг гаргаад дуртай юм хийх хобби бас хөгжүүлэх айгүй хэцүү санагдсан. Тийм. Гэхдээ би яаж хийж байгаад ер нь бол ажиллаад хараад 1-2 цагийг одоо жимд явдаг ч юм уу. Хагас бүтэн сайндаа бас дасгал хөдөлгөөн хийх гэж хичээдэг байсан. Тийм. Зөв. Тэр дасгал хөдөлгөөн гэснээс теннисийн талаар хоёулаа нэг богинохан ярьчвал. Теннисний Америкт байдаг хата теннисний тэмцээнд ордог гэсэн шүү дээ. Тий, одоо нөгөө нэг collegiate буюу одоо яг их сургуулиудын дунд зохиодог одоо American National одоо тэмцээнд нь орж исэн. Тий, тэр бас аягүй сонирхолтой ингээд одоо нөгөө оюутнуудын лиг маягийн тий улсын аварга гэх юм. Тий. Тэгээд ингээд бүсийн аварга эхлээ сургуулиасаа гараад тэгээд дараа нь бүстэй шалгараад бүсээсээ гараад улсад одоо шалгарч тэмцээнд ордог. Тэгэхэд нөгөө нэг Америка төлөөлж Олимпиад ордог тамирчид хүртэл байсан. Тэгээд тэднэртэй ингээд өрсөлдөх бол үнэхээр нэр төрийн хэрэг байсан. Би болохоор теннис нэг gap year авсан 2 жилдээ сурч ирсэн Монголд. Тэгээд Америкт очиод үргэлжлүүлээд бас багтан сургуулийнхаа багт тоглож ирсэн. Тэгээд яг ингээд сурсан юм бол айгүй хүнд хэрэгтэй л байдаг юм байна гэж дараа нь ингээд ажилд орсон ч бас теннис тоглоод чадчихдаг болохоор бас айгүй гоёсан. За ерөөдөө Халинагийн маань back story бол юм байгаа. Тэгээ би Халинаг бол одоо 10 жил мэд хүний үед бол айгүй бахархалтайгаар айгүй ихтгэлтэйгээр айгүй хөтөлмөрч мундаг охин гэдгийг бол хэлнэ. Та нар ч гэсэн сая сторинаас нь бол сонссон баг. Одоо яг өнөөдрийн бидний ярилцж байгаа хамгийн гол ярих зүйл маань юу вэ гэхлээр ерөөдөө бол ингээд яагаад заавал MPP програмыг сонгосон бэ? Одоо хүмүүс бол дийлэгтэй MBA энэ хийх дуртай байдаг. Энэ хөтөлбөрөө сонгосон юу шалтгаан, ямар зорилгоор, ямар одоо плантайгаар энийг сонгосон байна. Би болохоор яг төгсөөд ийм лаг мөнгөтэй ажил хиймэн гэж мөнгө нэг бодохгүй. Яг ингээд дэлхийд дээр одоо авчирч болох импактыг боддог хүн байхгүй юу? Яг ингээд энэ хорвоо дэлхийг өмнөхөөс нь арай дээрзүүлж чадж байна уу? Тэгвэл миний амьдралын ер нь ингээд хийх ёстой болчихж байгаа юм шиг. Тэнгүүд MPP сурж байгаа хүмүүс ер нь ихэнх нь яг MPP ер нь тийм хүмүүсийг хайдаг юм шиг санагдсан. Ер нь ингээд сургуулиудын вебсайтууд дээр дандаа ингээд are you looking to make an impact in the community үүдээ тий. Тийм болол манайх руу ингээд apply дараа ч юм тий. Тэнгүүд яг би муу юм шиг санагдсан. Би бас яг анх apply дахтаа би MBA хийх үү, MPP хийх үү гэдээ бас мэдэхгүйсэн. Тэгээд яг би юм шиг санагдаад миний яг хийх ёстой юм шиг санагдсан. Тэгээд төгссөн хүмүүс нь бол одоо consulting, эсвэл non-profit, эсвэл international organization-ууд айгүйх ажилт юм билээ. Тийм. Жоо програмууд чинь гэдэг чинь яагаад бид нэр чамайг сонгох ёстой юм бэ? Чамайг сонгосноор эргүүлээд нийгэмдээ улсын хоорондоо ямар ингээд чи өөр нөлөө сайхан зүйлсийг бүтээж чадах юм бэ гэдээ асуудаг шүү дээ. Чи тэрэн дээр өөрийгөө юу гэсэн? Тийм нэг бакалаврын экзамнаас нэг жоохон өөр юм нь одоо магистрийнх бол айгүй тийм юу шулуун гэх юм уу илүү. Одоо бакалавр дээр ингээл айгүй юм narrative-тэй одоо юм би хөдөөний хээр талд ингэсэн би бол банан гэж шал өөрийгөө айгүй сонирхолтой илэрхийлдэг шүү дээ. Магистр бол ингээд statement of purpose гэдэг илүү ингээд яг шулуун одоо яг юу хиймээр байгаа тэрийг шууд бичдэг юм билээ. Тэгээд би болохоор одоо ажлынхаа илүү талаар бичээд би одоо big data системийг Монголд хөгжүүлэх ажилд ингээд ажиллаж байсан. Тэгэхэд одоо Монголын улс public sector-т, улсын секторт одоо data governance илүү ингээд хөгжүүлэх шаардлагатай байгааг илүү харлаа. Тэгээ энэ дээр нь би илүү ингээд MPP-ээр сурчаад policy-г нь илүү ямар байна гэдэг тэр талаар бичсэн. Тэгээ ер нь бол айгу өөрийгөө ингээд сурах сонирхолтой, хүсэл эрмэлзэлтэйгээ харуулах хэрэгтэй. Өөрийгөө би яг сурахад өөрийгөө бэлэн гэдгээ бас харуулах хэрэгтэй.
Тэгээ тэрийгэ харуулахдаа яг шудраг шулуун straight forward харуулал илүү зүгээр. Шулуухан тий. Тэр өстэй сонирхолтой байна. Ингээд юу хийх гэж байгаагаа тодорхой хэлээд тэрнийгээ гүйцэтгүүлэх юм процессаа ядаж нэг тодорхой хэмжээнд зургалцсан тийм ээ. Өөр нэг айгуу нэг бүрхэг нэг амар яахтаа мэддэхгүй биш. Тий, ер нь бол яг хөө гэхдээ ингээл opening sentence эхэлж байхдаа ингээл жоохон сонирхолтой байж болох л доо. Гэхдээ ерөнхийдөө эсэний баг 90% нь айгуу тийм тодорхой байх хэрэгтэй. Би юу хийж исэн, одоо яг өнгөрснөө бичнэ. Би юу хийж исэн хүн. Одоо би юу хийж байгаа юм? Ирээдүйд би юу хиймээр байгаа юм гэдгээ яг сайн ингээд persuade хийж харуулах хэрэгтэй. Нөө MPP програм дээр бас нэг сонирхолтой асуудал юм ер нь graduate програмууд дээр манлайлалыг амар хэрэгтэй шүү дээ. Чи манлайллын тал дээр өөрийнхөө одоо essay, statement болон бусад юмнууд дээр яаж илэрхийлсэн? Ямар хувь зүйлс? Harvard манайх бол 5 essay асуусан. Нэг нь бол шууд манлайлал байсан. Тэгээ нэг нь бол одоо яагаад MPP байгаа манай сургуулийн. За нөгөөх нь бол perspectives гэдэг одоо хороодлыг харах үнцгийг ч өөрчилсөн ямар нэг хүн байна уу? Ямар нэг туршил одоо юу experience юу вэ? Тийм асуулт байсан. Тийм тэрийг харж байхад leadership болохоор миний хувьд бол одоо хүмүүсийг одоо тгийг гэж одоо дээр нь гарахаас илүүтэй дотор нь ороод илүү гоё inspire хийх гэж ер нь тиймэрхүү байдлаар бичсэн тийм. Тэгээд бас Масагийн одоо board member-ээр сүүлийн 4 жил ажиллаж байгаа. Тэгээд тэрнийхээ бас leadership надад яаж одоо илүү масад ажил орснороо leadership нь яаж илүү сайжирсан талаар бас бичсэн. Бас нэг сонирхолтой юм бол манай Халиана Global Shapers байдаг тийм. Хэдэн жил боллоо? Болж байгаа жил. Global Shapers болохоор гишүүн болоод яг 5 жил хүртэл ер нь байдаг. Эсвэл 30 хүртэл насных гэж. Тэгээ би одоо 3 жил болж байгаа. Тэгээд бас одоо ингээд гадагшаа сургууль соёлд явхаар бол бас трансфер хийгээд одоо чинь Boston-ы Global Shapers руу орж болдог. Трансфер хийх үү? Хийнэ. Тэр нь бол айгүй тийм том network дэлхийд дахиндаа байдаг болохоор маш гоё тийм санагддаг. Тийм Монголдо байгаа хабби маань залуучууд гэсэндээ маш мундаг залуучууд бас байдаг. Яа, Global Shapers гэхээр ялчгүй манлайл гэж шууд орж ирдэг те. Айгүй гоё нийгэмч хэрэглэсэн прожектуудыг хэрэгжүүлдэг. Тэднэрээс ингээ яг гоё үр дүнгийг гаргаж чаддаг. Зүгээр нэг initiative төрөхгүй те. Яг гоё тулталны явдаг харагддаг. Яа, нэг бас нэг асуумаар байсан юм юу гэхлээр нөгөө судалгааны чиглэлээ өмнө нь гаргадаг. Одоо програм дээрээ одоо яг энэ чиглэлээр ч гэдэм үү одоо сүүлийн үеийн нэг climate change эргүүлээд одоо нэг green finance гэдэг яг шууд нэг програм эхлэхээс өмнө чиглэлээ сонгоод тэрнгээр ингэ нарийндаг болсон шүү дээ. Чам дээр бол тиймэрхүү юм гарсан уу? Эсвэл арай эхлэх байгаа юу? Энэ бол яг эсэн дээрээ л тэргийг бичгээр юм билээ. Тэрнээс яг бусдаар заахаа зүгээр ингэж бодож байгаа concentration байгаа юу гэж асуусан. Тийм тэрэн дээр яхаа өөрийнхөө яг бодож байгаа эсэн дээр бичсэнийг бичсэн. Гэхдээ одоо ороод сургуультай ороод дахиад сольж молоо шинээр яг сурах. Тэнгүүд яг эсэн дээр илүү нарийн гэж хэлсэнчлэн одоо би яг тэр талаараа сурмаар байгаа гэд тэрийгээ тусгаж өгсөн. I see. Graduate програмууд apply хийж байхад нэг ингэж бичвэл гоё гэжсэн. Би танаа яг энэ бүтлбэрийн, энэ багшийн, энэ хичээл суммаар байна. Энийний төлөө бараг ингэж зорж байна гэдэг ч юм уу. Яны тийм амар сайн судалгаа хийсэн байх хэрэгтэй гэдэг. Чиний хувьд тэрнийг хэр хийсэн бэ? Юу нь яаж тэн дээр ажилласан бэ? Би болохоор сая 13 сургууль apply хийсэн. Тэгээд бүгднгээс нь 12-оос нь acceptance авсан. Баярлалаа. Тэгээд тэрэн дээр ингэж сургууль болгон баг ягаад манай сургууль ингэдэг асуулт асууж байгаа гот бүгдэнд нь зориулаад тустай юм бичиж байгаа байхгүй. Тэгэхээр тэр болгон дээр яг сургуулийнхаа одоо яг тэр багш вэ нөө хөтөлбөр вэ нөө тэр нэг юмыг судлаад бичсэн гэсэн. Тэнгүүт яг ингээд хэрвээ миний яг сонирхолд таарсан багш байвал тэр багшийг би биччихсэн. Тийм. Тэгэхээр бас айгүй дуртай.
Эсвэл яг танад хэрэгжүүлдэг яг ийм центр байна. Би тэр центрт чинь очиод ингээ ажилламаар байна ч юм тий. Би ийм хийжсэн. Би яг миний энэ туршлага танаа энэ центр чинь бас хэрэг болох юм шиг байна. Би бас наад центрээс чинь ингээ суралцмаар байна гэд ингээд яг тийм нарийн сургуулийнхын юмыг судалсан байвал бас зүгээр. Эсвэл би яг танаа энэ хичээл чинь танаад л ороод байна. Би яг энэ хичээлийг авмаар байна ч юм. Тийм. Окей. Одоо хоёлаа яг application process руу жоохон detail ороод асууя. Түрүү яг нөө 5 төрлийн эссе бичсэн гэсэн шүү дээ. Тэгэнгүүт яг манлайлал, perspectives, YMPP, ask what you can do гэдэг Harvard Kennedy сургуулийн өөрийнх нь яг мото гэх юм уу. Тий. Яг чи impact юу яагаад үзүүлбэр байгаа. Ийм эссенүүд бичих юм байна. Эссенээс гадна интервью нь хэдэн раунд явсан бэ? Манайх дээр бол интервью аваагүй. Корнелийн магистр бол авсан. Шууд ийм онлайнаар pre-recorded. Одоо нэг хүн шууд гарч ирэл яа Корнел гээл асуугаал минут яваал нэ TOEFL-ийн IELTS-ийн юм хариулж байгаа юм шиг speak өгч байгаа шиг. Тэгэл дууслаа, save хийлээ, дараагийн асуултанд гарч ирлээ, шууд ингээл. Wow. Тэр бол амар traumatizing. Амарс би зөв өөрийгөө ихлэ танилцуулна гэж бодсон. Тэгсэн чинь ингээд шууд why манай сургууль гээл. Тэгэл шууд дуусаад канаптаар дахиад ингээл явуулсан. Сайн тэ бас ингээд нэг face to face нэг тийм яг бол 13 сургуулаас надаас ганц Корнел л интервью авсан. Бус нь бол аваагүй. Тэгэхээр миний бодлоор MPP магистр гайгүй авдгүй болов гэж бодсон. Тийм байна тий. Яг нөгөө аппликейшнэл айгүй өөрөө сайн бүрдүүлээд явуулчихад бол ер нь бол айгүй гоё хариу сонсох баха. Тийм байна. Би өөр нэг подкастнаас телевизээс жилгээдээ сонсож байгаа бусад одоо засгийн газрын тэтгэлгүүд ч юм уу эсвэл нөгөө нэг яг сургуулиуд яа Цэнхаа гээл сургуулиудын нөгөө тэтгэлгүүд байгаа шүү дээ. Тэд нартэй ингээд интервью хийхдээ нөгөө нэг тухайн улсаас өмнө сурч байсан оюутнууд бас ингээд давхар интервьюерээр орж ирээд асуудаг гэд нэг тиймэрхүү юм bijсэн. Тэгэхээр interesting тий. Яа. Интервьюг ихлэ бас нэг талтаа нэг раунд байхгүй уулан гаргал юм байна. Тэнгүүд аппликейшн маань болохоор өөрөө яг CV resume, тэгээ эссенүүд, recommendation letter. За тэгээд аппликейшнээ өөрөө бүгэлчнэ. Тийм байна. Окей. Дараагийн нэг сонирхолтой яж магадгүй нь болохоор scholarship юу н хэр авсан бэ? Хэдэн хувиар өгдөг вэ? Та яг MPP програм дээр юу н scholarship олтцсон хэрэг вэ? Ер нь сансныг бодвол айгүй сайн өгд юм байна гэж бодсон. Би миний аплайцсан ер нь ихэнх нь MPP байсан 13 сургуулийн. Тэгээд би баг 4-өөс нь full тэтгэлэг авсан. Тэгээд үлдсэн нь баг ингээд тал 70%, 80% өгсөн. Тэнгүүд Harvard бол надад бас impartial tuition тэтгэлэг өгсөн. Тэгэхээр нийт тэнцсэн оюутныхаа 3/1-нд тэтгэлэг өгдөг гэжсэн. Тэгээд ер нь магистрийн хувьд яг өөрөө сайн судлаад үзэх юм бол бакалаврч байсан Америкт бол тэтгэлэг сургуулиуд өөрөө яг таалагдсан оюутнуудаа сайн өгдөг гэж би бодож байна. Тэнгүүд бас Erasmus Mundus гэдэг гоё ингээд 3-4 улсаар аялаад явдаг тэтгэлэг бас байгаа. Бүх юм даадаг тий. Бас юм Fulbright, одоо Chevening, Erasmus гэдэг энэ тэтгэлгүүдийг авч чадвал бас айгүй гоё санагдсан. Яа тэр Америкт тэтгэлэг өглөөж одоо living expense-ийг өөрөө хийхин дааж байгаа болохоор бас гэж байгаа хэцүү. Тий. Сургуулиасаа тэтгэлэг авч байгаа. Тавсан нөхцөлд application process дээр GRE, GMAT энэ шаардсан уу? Оноогоо одоо Princeton, Columbia гэж сургуулиуд ер нь бол GRE дээр шаардж илээ. Тэнгүүд одоо чинь Harvard манай програм энэ төр бол optional. Тэнгүүд би өөрийгөө quant талаараа яаж баталсан бэ гэхээр бакалаврт үзсэн хичээлүүдээр баталж харуулад би бас нөгөө SAT баг 5-6 өгчсөн. Тэрнээс бас травматай. Тэгээд нөгөө GRE ер нь өгөхгүй гэж хэлсэн. Тэгээд SAT-ийн оноог бас ер нь resume дээр оруулж өгөөд
өөрийгөө харуулчихсан. Тийм. Гэтэ GR бол өгөөгүй. За ерөөхдөө эссе болоод application process төвчгөндөө бол юм байсан байна. Тэгээ манай бас Халинагийн back story өөрөө аюу баялаг, аюу ингээд арван ингээд туршлагатай олон төрлийн юм хийдэг хүн байсан болохоор бас эссе гоё ингээд чамин чимфлэр өнөд бол зөндөө байсан баг. За яг хизэнээс эхэлж бэлдээд хизээ явуулаад ер нь бол хизээ яг хариугаа хүлээж авсан бэ. Ер нь одоо ингээд би цаашдаа өнөөдөр энэ подкастыг сонссон нэг хүн за би магистртаа ер нь бэлдэж эхлэе гэвэл яг хизэнээс яаж эхлэх юм? Чи бол яаж зөвлөмөр? Би яг эрт эхлэмээр байсан. Гэтэ эрт эхлэегүй. Зөвлөхөд болол одоо аль болох одоо дедлайн байлаа гэхэд дор хаяж 4-7 хоногийн өмнө ч юм уу явуулах хэрэгтэй ах. Аппликейшн. Би бол чинь Harvard дахыг 1 минутын өмнө явуулсан. Тийм ингээд сүүлд явуулах тусмаа ингээд тэнцэх магадлал багасдаг ч юм уу нэг тийм номноос уншижсэн байхгүй юу? Одоо эсвэл тэтгэлэг авах нь багасдаг ч юм уу? Аль болох тэгэхээр нэг одоо эрт дедлайнтай гарна сонгож явуулах хэрэгтэй тийм early decision ч юм уу тийм их тусмаа нэг фандинг боломжийн байх ах. Тэнгүүд миний хувьд болохоор нэг 2 сарын өмнөөс ер нь бол ихэлсэн багш нар руугаа ажлынхаа ингээд хүмүүсээс recommendation letter авахаас ахуулаад эсэгээ бодож эхэлсэн. Тэгээд resume-гээ засаж эхэлсэн. Тэнгүүд хамгийн их цаг авсан нь яг сургууль сонгох. Би ингээд Excel дээр одоо бүх сонирхож сургуулиудаа бичээд хоошоо нь ингээд одоо төлбөр тэтгэлөө өгд юм уу? Тухайн тогтолбор нь одоо advantage нь юу юм? Хэцүү юм нь юу юм? Ингээд GR шаард юм уу? Тэр бүх юм ингээд хийж агаад тэгээд сонгосон. 13 сургууль. Тэгээд тэр хамгийн их цаг авсан. Тэгээд эссе бичих бол яг санаагаа олчвол айгүй review хийх хэрэгтэй. Одоо засах хэрэгтэй. Аль болох хүнээр уншуулвал их зүгээр ах. Тэгээд зөвлөгөө авах хэрэгтэй ах. Тий. Би болохоор хүнээр ерөөсөө уншуулаагүй. Бүгдийг тэгээд өөрөө бичиж явуулсан. Тэгээд одоос нэг AI гараад ирсэн. AI шууд бичүүлсэн эсэг бол одоо сургуулиуд ер нь бол хараад шууд бид хүмүүс хэдэн мянган эссе уншиж байгаа хүмүүс хараад мэдэх болохоор аль болох яг өөрөө AI бичүүлэхгүй өөрөө бичүүл бас өөрийнхөө яг voice-оор тий бичүүл зүгээр байх. Тэнийг сонирхолтой юм нь би нөө Harvard руу эсэгээ 5 эсэгээ гэрээ хажуудлын PC руу орж бичсэн. Яг ингээд гэртээ бичихээр онгод орж ирэхгүй. Тэгээд хамгийн амар нь яг ингээд нэг өдрийн дотор тавлангийн яг бичсэн байдгийн. Яг хамгийн сүүлийн эцсийн хувьд байна шүү дээ. Тэгээд яг 3-4 минутын өмнө л явуулсан. Тэгээд нөө өөрийн 5 дедлайнтай байсан. Тэгэл яг өвөл ингээд 9 эхэлсэн. 2 таягтай нөө хөлөө ингээд гимтэйсэн. Тэгээд 2 таягтай PC руу ороод 10 цаг сууя гэж аваад 5-9 биччихэл гарсан. Явчихсан. Хариу нь бол голтойгоогүй явчихсан. Өөртөө тий. Бас л нэлээ ажил, нэлээ хэцүүнүүдийн дундаа application process болсон шүү, тийм ээ. Тэгээ ер нь тэгээд эртнээс ер нь бүх юмаа төлөвлөөд би ч ер нь React letter хинээс авах үлээ. Одооноос ер нь юу хийж ивэл миний одоо сурах хөтөлбөрт илүү болох үлээ, тий. Ажлаас гадуур юу хийх үлээ. Ажил дээр бас нэг сонирхолтой асуумаар юм би гэхлээ нөгөө graduate program-ийн дундуур ерөөхдөө зундаа internship хийдэг те. Тэн дээр ямар нэгэн план байгаа юу? Ер нь бол ийшээ тийшээ амар томилол гэх нь хаашаа. Гэтэ ер нь бол ингээ нэг өөр улс оронд очиж internship хийх кейсүүд юм байдаг байлээ. Манай сургуулиас бол баг ингээд internship хийгээд баг бас оюутнуудаа мөнгө өгдөг юм шиг байсан. Тэнгүүд Монголд ирлээ гэхэд бас нэг тийм одоо $1000 ч юм уу өгч бас internship хийх боломжтой байт юм байлээ. Тэнгүүд оюутнууд бас аюу тийм UNICEF энтерт Европ энтер руу явж internship хийх юм байлээ. Би бас одоогондоо яг судалж эхэлж байна. Тий. Тэгээд сургуулийнхын хичээл яг хизэнээс эхлэх вэ? 8 сарын сүүлээр. 8 сарын сүүлээр. Ачаал сандаа. Housing-ийн хэрэг housing lottery болдог. Тэр бол амар юм билээ. Тэгэл яг тэнцлээ гэж баярлсан чинь зүгээр house авах гэсэн чинь lottery-ийн дор гээл
Тэгээд нөө ингээд тодорхой цаг заагаад өгчдөг. Одоо нөө BTS-ийн тоглолтын тасалбар авдагтай адилхан л ингээд хурдан дараал ингээд авах хэрэгтэй юм билээ. Гэтэ би болохоор off campus одоо кампусаас гадуур тийм байшин тэрээс хүрээсэлж байгаа. Гэт ямар тааж хаусингийн юмнуудаа шийдсэн байна гэдэг ч хамгийн чухал. Одоо тэгэл бас сургалс аюу рент өндөртэй юм билээ. Тийм шүү дээ тий. Зүйлийн нэг хэлмээр байгаа зөвлөгөө нь одоо өөрийгөө ерөөсөө битгий хязгаарлаарэ. Би ингээд сурж ийн гэж зөв төсөөлж бодолч нь багтаж чадчихлаа л одоо бүх юм боломжтой гэсэн. Тэгэхээр тэрнийхээ төлөө яг тууштай зүтгээд тэндээ хүрээрэй гэж хүсмээрэн. Би бол яг Harvard-д 10 жилийн өмнө сурахыг мөрөөддөг гэсэн. Тэгээд хизээч яг тэр үедээ бол өөрийгөө голоод тэрөөс apply-дж байгаагүй. Тэгээд яг ерөөсөө бууж өгөөгүй хичээсний үр дүнд ингээд хүрдэм байх гэж харлаа. Тийм шүү. Одоо тэгээд эргээ ботоо энэ халуунагийн 10 жилийн хөдөлмөрийн үр шим нь одоо гарч ирж байгаа байхгүй. Тийм болохоор ямарваа нэг юмд оройтно гэж ерөөсөө бодох хэрэггүй тийм ээ. Тэгэл өнөөдөртөө зорилгоо тавиад хичээсэн ямар нэг юм руу чиглэлсэн байхад бол тэгэл хэзээний өдөр хүрхнэ штэ. Тэгээд бас ингээд anything is possible гэдэг юмыг сая бас ойлгосноо бодилдгийн тэмцээнд орж үзсэн. Тийм штэ нэрээ. Тийм ингээд би өөрийгөө хизээч тийм бодигийн тэмцээнд ороод тайзан дээр зогсож ийн гэж яг сүултээ мөрөөдөж эхэлсэн. Тэгээд анх бол яг зүгээр жимд хичээлж эхэлсэн. Тэгээд манай багш тэмцээнд ороод үзүүл яасан гэх юм юу яриад байгаа ингээл. Тэгээд сүултээ нэрээ гоё ч юм уу гэд боддог болцсон байсан. Тэгээд яг 2 сар бэлдээд орж болт юм байна гэж харсан. Тэгээд орсон. Ста мандаг. Тэгэхээр ер нь бол хичээл хинч байж болох юм байна, юу ч хийж чадах юм байна гэж хэлмээр байна. Ямар гоё юу вэ? Окей. За ингээд Corporate Bestie podcast-ийн маань эхний зочин Халианадаа ирж өөрийнхөө туршлага, сторигоо хуваалцсан баярлалаа. Тэгээд таад like and subscribe баярлалаа. Тэгээд бид хоёр өнөөдөр подкаст хөтлөж байгаагүй подкастэнд орж байгаа болохоор жоохон бие барьчлаа. Гэтэ яван сайжрах. Тэгээд бас Халианагаа нэг өдөр буцаад ирэхэд нь бас дахиад ингээ гоё подкаст хийх баха. Сургуулийнхын талаар, эргүүлээд програмын талаар, гоё тэнцээ сурсан зүйлсийн талаар бас яриад сууж явах өдөр ирэх баха. Тэгээд тэр өдрийг тэсэн ядах хүлээж гин. Тэгээ Халианадаа амжилт хүсье. Ийм гоё сургуульд ингээд одоо би бол дотроо ингэж бодохгүй Монголын одоо бараг 1100 зугуулаад бидний гоё Ivy League-ийн сургуулийг төгсөө тэр дэлхийн хэмжээний гоё боловсрол network тэр гоё resource-ыг ашиглаад хийгдээ бүтэнг ингээд биелүүлээд гоё бүтээгээд явах байсан гэж боддог. Тэгээд хамгийн татны найзуудын маань нэг хайртай дүүгийн маань дүүнэрийн маань нэг Халиана маань ингээд явж байгаад амар баяртай. Өөрөө явсан шиг амар баяртай байгаа. Тэгээд Халианадаа ингээд wish you all the best. Тэгээд амар очиад бол алаадаг баха. Хэм сураад тэгээд мундаг боловсон хүчин болж ирээ. Монголдо бас их хөв нэмэр оруулахыг хүсэж байгаа. Тэгээд баярлалаа Канжада. Тэгтээ хоцсонд бас амжилт хүсье. Like, subscribe. За баяртай.